За нэр дэвшигч нартай холбоотой нэг үг. Дээрээс нь санал хураалтын процесстэй холбоотой бас нэг үг хэлэх нь зүг баха. Одоо бид нар чинь нууцар санал хураана. Тэ? Байнгын орон дээр тий илэр юм уу? Хувь хүнтэй холбоотой ч гэсэн илэр юм уу? Энэ болох юм уу? Тгийн үйлээрээ. Илэр юм уу? Чуулган дээр бас илэр юм уу? Ил санал хураалт юм уу? За тэгвэл эн чинь харин тий. Одоо хувь хүнтэй холбоотой асуудлыг илэр санал хурааж одоо болох юм уу бид нар чинь тий. За энэ асуудлыг бид нар анхаармаар байна. За хоёрдугаарт яг хэрвээ нууц санал хураалт бол бид нар хэдийгээр ингээд дэлгэцэн дээр нууцаар санал өгж байгаа ч гэсэн хин ногооныг дарж ин хин улааныг дарж ин камераар харагдаад байгаа байхгүй. Ийм нууц санал хураалт гэж бас юу ах вэ тий. Энэ энтер гэдэг ингээд бид нар яхан процессыг засах юмнууд байна. Харин ил гэдгийг ойлголоо. Тий. Гэхдээ эн чинь ил байж болох юм уу гэдгийг хэдүүлээ харах хэрэгтэй баг тий. За хоёр дахь нэр дэвшигч нартай холбоотой асуудал яг би цахимаар урьдчилаад 3-4 асуулт цахимаар нээлттэй тавиад та нараас би чуулган дээр орж ирэхэд байнгын орон дээр энэ 4 асуултыг асуунаа. Яагаад урьдчилаад нээлттэй ил тавьж байгаа вэ гэвэл судлаад уншаад орж ирээд тэгээд маш одоо үр дүнтэй үр нөлөөтэй юм мэтгэлцэн бодлогын одоо ийм санал солилцоо болоосоо гэж бодож би бол асуултаа 2-7 хоногийн өмнө нээлттэй цахим дээр тавьсан. Манай нэр дэвшигчид бүгдээрээ танилцсан байсан. Гэтэ харамсалтай нь хинэн ч одоо яг нөгөө бодож исэн санаанд бол хүрээгүй. Гэхдээ заавал миний санаанд хүрэх албагүй. Гэхдээ ядаж шүүхийн төсвөө ч гэсэн хин аль нь сүүлийн 3 жилийн шүүхийн төсвөө хараад ороод ирэхгүй явдаа гэдэг ийм бодол бол яалчгүй байсан шүү. Тэгэхээр үг хэлэхдээ бол би бас энийг бол хэлхэн зүг бахаа гэж бодож байна. Цаашид энэ шүүхийн төсөв буюу эдийн засгийн бие даасан байдал, шүүхийн улс төрөөс хараат бус байдал гэдэг энэ хоёр асуудалд маш их санаа зовж байна. Тэгээд улс төрөөс хараат бус байдал дээр хин аль нь бас байр суурь илэрхийлэхдээ шүүгч нар өөрсдөө л хараат бус байх ёстой гэсэн. Тэгэхээр ийм механизм ажиллах ямар хэрэг байх уу гэдэг ингээд олон юмны талаар ярилцах хэрэгтэй байгаа. Тэгээд одоо дөрүүлэнд нь амжилт хүсье. Тэгээд манай хуульчид ч гэсэн харж байгаа шүүх ерөнхий зөвлөлийн гишүүнээ босго өндөр байх ёстой гэдэг дээр бол бас хатуу байр суурьтай байгаа шүү гэдгээ хэлье. За улсын